Амжилттай арилжааны нууц яг юу вэ? 100% ажилтдаг индикатор үү эсвэл 100% туршигдаж батлагдсан арга барил уу? Амжилттай арилжааны нууц бол ердөө л Юу яцхан залуусаа Mindwell-ийн YouTube channel тавтай морил Winways Loss-ын 4-р дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр би энэ дугаараараа та бүгдэд амжилттай арилжааны нууц нь яг юу юм бэ? Тэр талаар би жижигхэн зөвлөгөө өгье. Тэгэхээр амжилттай арилжааны нууц гэж яг юу вэ? Арилжаа хийж эхэлж байгаа хүн болгон хамгийн түрүүнд амжилт гэдэг зүйлийг хайж эхэлдэг. Амжилттай арилжааны нууц нь 100% ажилтдаг индикатор юм уу эсвэл 100% туршигдаж батлагдсан арга барил уу? Эхэлж байгаа хүмүүс маань ихэвчлэн YouTube-ээс за 100% ажилтдаг индикатор байна уу? За эсвэл яг ямар арга барил ашиг хийхэд хүргэдэм бэ? Яавал ашиг хийдэм бэ? Яавал хурдан хугацаанд баяжих юм бэ? Яавал өдөр бүр $100 ашигтай байх юм бэ? Тэр бүгдийг л эхэлж хайдаг. 100% туршигдаж батлагдсан арга барил байсан ч 100% ажилтдаг индикатор байсан ч энэ бол ердөө л сэтгэл зүй. Бүх зүйл сэтгэл зүйгээс хамааралтай. Сэтгэл зүй яг ямар байна? Түүнээс шалтгаалж бидний ашигтай байх уу эсвэл алдагдaltaй байх уу гэдэг шийдвэрлэгдэнэ. Тийм учраас амжилттай арилжааны нууц бол ердөө л сэтгэл зүй. Яагаад сэтгэл зүйг би авч үзэж байна вэ гэвэл та $10,000-аар нэг өдрийн дотор $100 ашиг хийж чадах уу? Энэ бол мэдээж танд амархан санагдах байх. Яагаад гэвэл их мөнгөнд үнэтэй байгаа учраас та $100 ашиг хурдан хийчих байх гэж бодно. За тэгвэл $100-аар нэг өдрийн дотор $100 ашиг хийж чадах уу? $100 данстай. Тэгээд нэг өдрийн дотор $100 ашиг хийж чадах уу? Энэ бол бас амархан санагдаж магадгүй. Эсвэл хэцүү санагдаж магадгүй. Харин $10-аар $100 ашиг хийх амархан уу? Хэр их хугацаанд хийх бол нэг өдрийн дотор хийх боломжтой болов? Энэ бүх зүйл бол ерөөсөө мөнгөн дүн дээр фокуслсан байна. Ерөөсөө л за миний данс нь $100 байна. За тэгэхээр би одоо ерөөсөө $100 алдаж болохгүй. Би $100 алдаж болохгүй. Заавал ашиг хийх хэрэгтэй. $100-оос данс жоохон буураад эхлэх юм бол, жоохон мөнгө алдаад эхлэх юм бол хүн шууд шоконд орж эхэлдэг, шууд дайж эхэлдэг. Би хэдэн доллар алдчихваа. Яана энэ мөнгийг одоо яаж нөхөж болох вэ? Ямар арилжаагаар нөхөж болох вэ? За би тэгвэл одоо алдсан юм чинь лото ихсгээд арай өндөр лотоор алдагдлаа нөхчий. Гэх мэтчлэнгээр мөнгөн дүн дээр тулгуурласан шийдвэрүүдийг өөрийнхөө тархин дотроос, толгойн дотроос гаргаж ирж идэг. Тэгэхээр амжилттай арилжааны нууц ердөө 100% ажилтдаг индикаторч биш, 100% туршигдаж батлагдсан арга барилч биш. Амжилттай арилжааны нууц бол ердөө л сэтгэл зүй. Яагаад сэтгэл зүй гэж байгаа вэ гэхээр хүн арилжааныхаа данснаас мөнгө алдах тоолно. Мөнгөн дүн дээр фокус хийдэг. Мөнгөн дүн дээр л анхаардаг. Би хэдэн долларыг алдчихлаа. Энэ доллар хэдэн төгрөг үлээ. Одоо би энийг яаж буцааж олох вэ? Одоо бараг буцааж олж чадахгүй хаа. Би ерөөсөө дансаа шатаачлаа. Ерөөсөө 100% рисклээд ерөөсөө бооцоо тавиад би бүх лотоороо тулгаад орчих, маржинаа тулгаад орчих. Гэх мэтлэнгээр бооцоо тавиад эхэлдэг. Ерөөсөө мөнгөн дүн дээр тулгуурлаад, мөнгөн дүн дээр анхаарлаа хандуулаад их юм бол алдагдал ерөөсөө бий болж эхэлж идэг. Тэгэхээр энэ ердөө сэтгэл зүйтэй холбоотой байгааз хүний тархин дотроос яг ямар шийдвэрүүд гарч ийн, яг ямар тухайн үед алдагдал дээр яг ямар реакц бий болж ийн. Сандарж гин үү, айж гин үү? Тэ? Үнэхээр мөнгө олмоор байна уу? Ашиг хиймээр байдаг. Гэхдээ алдаад идэг. Яг яагаад алдаад байна гэсэн чинь ерөөсөө маркет мейкерүүд намайг алдахад хүргээд юм. Ерөөсөө Дональд Трампын мэдэгдэл намайг алдагдахад хүргэлээ. Би ерөөсөө энээс болоод алдчихлаа. Биш. Энэ ердөө таны сэтгэл зүй болон таны тархин дотроос сэтгэл зүйгээс улбаатай гаргаж байгаа шийдвэрүүдээс болж таалагдуулж байгаа. Хамгийн гол нь хэдэн доллар алдсандаа чухал биш. Яаж алдсандаа чухал? Яагаад алдсандаа чухал? Яагаад алдсан бэ гэвэл та ердөө буруу шийдвэр гаргасан. Та өөрийнхөө анализэнд итгээгүй. Эсвэл эргэлдсэн. Эсвэл магадгүй өөрийнхөө эрсдлийнхаа төлөвийг жоохон өндөр болгосон баг. Эсвэл өмнөх алдагдлаа нөхөхийн төлөө арилжаа хийсэн баг. Тэгэхээр арилжаан дээр та хэдий 100% туршигдаж батлагдсан арга барилтай байсан ч гэсэндээ та сэтгэл зүй байхгүйгээр үргэлж тогтвортой ашиг хийнэ гэж байхгүй. Тэгэхээр таны арилжааны ашиг алдагдал үргэлж сэтгэл зүйнээс чинь шалтгаална. Та хизээ арилжаанд орох уу? Яг ямар төлөвлөгөөг баримтлах уу? За хэрвээ би алдах юм бол дараа нь яах вэ? За өдөрт би хэдэн арилжаа хийх ёстой вэ? Би хэдэн долларыг өдөрт эрсдэлд оруулах вэ? Тэгвэл миний зорилго яг юу юм бэ? Тэр бүгдийг бодох ёстой.
Амжилттай арилжааны нууц ердөө л таны сэтгэл зүй. Хүн дор хаяж 10,000 цагийг ямарваа нэгэн зүйлд зарцуулж иж тухайн зүйлийг өөртөө мэрэгжлийн түвшинд бий болгодог. Өөртөө дадал зуршлаг бий болгодог. 10,000 цагийн турш давтаж хийснээр. За тийм учраас Mindfulness болон Gamma хамтраад бүтэн 1 жилийн буюу 527 менторшип хөтөлбөрийг гаргасан байгаа. 4-р сарын 1-ээс эхлээд 2-р ээлжийн эсэлт маань эхэлнэ. Тэгэхээр энэ хөтөлбөр дээр ихэвчлэн сэтгэл зүй дээр тулгуурсан хувь хүний сахилга бат дээр хувь хүний шийдвэрүүд, гаргалтууд, сэтгэл зүйгээ яаж удирдах вэ? Алдагдaltaагаа хэрхэн нүүр тулах вэ? Ашигтайгаа хэрхэн нүүр тулах вэ? Хэрхэн хүлээж авах вэ? Дараагийнхаа шийдвэр гаргалтуудыг хэрхэн шийдвэрлэх вэ? Гэх мэтлэнгээр маш олон зүйлсийг багтаасан байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг сонирхож байгаа хүмүүс бол мэдээж Mindfulness-ийн Facebook болон Mindfulness-ийн вебсайтаас авч болно. За тэгээд бүгдээрээ Universal руу оръё. Тэгэхээр та нар яг одоо энэ доор миний ашигтай болон алдагдaltaй арилжааг харж байна. Гэт бүгдээрээ анализ руу орцгоё. За Universal-ийн 3 дахь дугаарыг та бүгд үзсэн бах. Би тухайн дугаар дээр алтны ханшны унал болон паундын уналтын талаар бол ярьсан. За тухайн дугаар дээр бол алтны ханшин дээр би алдагдал хүлээсэн бол паундын ханшин дээр ашигтай арилжаа хийсэн байгаа. За тэгвэл өнөөдрийн Universal-ийн 4 дахь дугаар дээр би алтны ханшин дээр ашигтай арилжаа хийж паундын арилжаан дээр ханшин дээр алдагдaltaй арилжаа хийсэн байгаа. За тэгвэл би тухайн үед алтны уналтын талаар болон паундын уналтын талаар бол ярьсан. За тэгвэл бүгдээрээ хамт анализ хийцгээе. За monthly candle-ийн хувьд бол ерөнхийдөө хаагдахад яг өнөөдрийн байдлаар бол 2 өдрийн хугацаа бол үлдсэн байгаа. Тэгэхээр monthly candle-аар харах юм бол хамгийн доод цэг бол 1451 гэсэн цэг дээр бол байна. За энэ сарын хамгийн дээд цэг бол 1703 гэсэн ханшин дээр бол байна. За тэгвэл өмнөх сарын candlestick-ийг харах юм бол ерөнхийдөө bearish хөдөлгөөнтэй rejection candle бол хаагдсан. За тэгвэл энэ сарын хувьд rejection candle-ыг ерөнхийдөө дээшээ сүүдрийн нөх маягтайгаар хамгийн дээд цэгийг тогтоогоод буцаж sellers-ийн орж ирснээр ханш бол унаж өмнөх саруудын support дээр ирж retest хийгээд 1451 дээр хамгийн доод цэгийг тогтоогоод ханш бол дээш өсөж эхэлсэн байгаа. За тэгвэл энэ сард хэрвээ bullish хаагдах юм бол ерөнхийдөө ханш бол ирэх 2 сарын хугацаанд бол ханш бол дээш өснө гэсэн таамагийг бол би дэвшүүлж ирсэн. За 100 гэхэд бол ерөнхийдөө ханш 1800 хүртэл өсөх таамагийг бол би дэвшүүлж байгаа. За тэгвэл өмнөх сарын candlestick-ийн bearish хөдөлгөөн нэг энэ сар бол ерөнхийдөө bullish хөдөлгөөнөөр fake өгөөд ерөнхийдөө bearish хөдөлгөөн бол ерөнхийдөө байхгүй. Bullish хөдөлгөөн buyers бол маш хүчтэй байна гэдгийг бол илэрхийлж байна. За тэгвэл weekly candlestick-ээр харах юм бол ерөнхийдөө 3 дугаар сарын 9-ний өдөр Америкийн нэгдсэн улсын төв банк бодлогын өгөөл ерөнхийдөө бууруулсан байгаа. За бууруулсантай холбоотойгоор бол бас алтны ханш унсан. За түүнээс гадна Америк доллар бол ерөнхийдөө маш хүчтэй өссөн 5 хоногийн хугацаанд. За 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш бол хамгийн хүчтэй өсөлт бол байсан. За түүнтэй холбоотой бол алтны ханш бол маш хүчтэй унсан. За bearish хөдөлгөөн бол маш хүчтэй явснаар тухайн 1703 гэсэн цэг дээр high цэгийг тогтоож ханш бол унаж. За ерөнхийдөө хамгийн доод цэг 1451 гэсэн цэг дээр бол тогтоосон. За тэгвэл алтны ханшны тухайн яг бидний weekly candle-аар харж байгаа өнцгөр бол higher high цэг бол тухайн хэсэг дээр байна. За low ерөнхийдөө higher low цэг бол энэ чинь үүссэн. За тэгвэл яг энэ хэсэг дээр харах юм бол ерөнхийдөө lower low цэг бол үүссэн байгаа. За тэгэхээр 2-7 хоногийн хугацаанд бол унсан. За тэгвэл өнгөрсөн 7 хоногийн хугацаанд бол bearish хөдөлгөөнтэй rejection candle-аар retest хийснээр энэ 7 хоногийн хугацаанд бол маш ханш хүчтэй өссөн байгаа. За daily candlestick-ээр харах юм бол энэ 5 дахь өдөр бол bullish хөдөлгөөнтэй бол хаагдсан байна. За bullish хөдөлгөөнтэй хаагдсан өмнөх өдрийн хувьд бол bearish хөдөлгөөнтэй хаагдсан. За bearish хөдөлгөөн бол тэмч хүчтэй бол байсангүй. Тэгэхээр bullish хөдөлгөөн бол 5 дахь өдрөд өргөжлүүлээд за 7 хоногийн хугацаанд бол ерөнхийдөө 1440 гэсэн цэгийг бол сэтгэх юм бол ханш бол өргөжлүүл 1706 гэсэн цэг дээр бол ирж retest хийх магадлал бол маш өндөр байгаа. Учир нь бол daily candlestick бол тухайн хэсэг дээр бол resistance бол үүссэн. Тэгэхээр ирээдүйн хөдөлгөөн бол тодорхой хугацаанд бол ханш бол өснө. За тэгвэл мэдээж шууд бол өсөхгүй. За миний хувьд бол 7 хоногийн хугацаанд хэрвээ 1578 гэсэн цэг дээр бол ирж retest хөдөлгөөн хийх юм бол би бол ерөнхийдөө buy арилжааг бол хийх төлөвлөгөөтэй байгаа. За daily candle-ийн хувьд бол ерөнхийдөө өнгөрсөн 7 энэ 7 хоногийн хувьд бол маш хүчтэй өсөлтүүд бол бий болсон. 23-ны өдрөөс эхлээд bullish хөдөлгөөнтэй бол явсаар 5 өдөр бол хаагдсан байгаа. За daily candlestick-ийн хувьд бол юм байна. За 4 цагийн candlestick-ийн хувьд бол ерөнхийдөө алтны ханш бол 26-ны за өдөр бол ерөнхийдөө маш хүчтэйгээр 2 rejection candle өгснөр бол ханш бол өссөн байгааг харж байна.
ханш бол өссөн байна. За тэгвэл 4 цагийн хөдөлгөөн бол ерөнхийдөө ийм байгаад 2 цагийн хөдөлгөөнөөр бүгд харцгаая. За 2 цагийн хөдөлгөөнөөр бол ханш бол өсөж энэ 7 өдрийн хувьд бол ханш хүчтэй bearish хөдөлгөөнтэй бол өсөж орж ирсэн. За тэгвэл өмнөх уналтын үед бол ханш бол тодорхой хугацаанд бол зогсолт хийсэн. За уналтын хөдөлгөөн бол 1 2 3 4 candlestick-ээр бол rejection үүсгэж support-ыг үүсгэснээр за 3 дугаар сарын 13-ны өдөр бол маш хүчтэй өсөж Нью-Йоркийн цагаар Нью-Йоркийн session нэгдэх үед бол тухайн үед үүссэн байсан. Лондонгийн цагаар бол үүссэн байсан support-ыг бол хүчтэй сэтлээд ханш бол өргөжлөл унсан байгаа. За түүний дараа 16-ны өдөр Азийн session нэгтээс өмнө retest хийгээд ханш бол өргөжлөл унсан байгаа. За тэгвэл 3 дугаар сарын 24-ний өдөр бол ханш өсөж орж ирээд нөгөө өмнө үүссэн байсан support-ээр retest хийж resistance-ээр тест хийгээд rejection candle гарснаар ерөнхийдөө bullish bearish хөдөлгөөн орж ирээд bearish хөдөлгөөнтэй rejection candle үүсгэж тухайн candlestick маань ерөнхийдөө ханш бол доош унахгүй юм байна. Sellers ерөнхийдөө дуусчлаа. Тэгэхээр sellers байхгүй учраас ерөнхийдөө ханш бол өргөжлөж өсөж байна гэдгийг бол тухайн хоёр candlestick-ээр бол харж болно. За учир нь хэдий bullish хөдөлгөөн ерөнхийдөө энэ candlestick-ээр дууссан гэж үзсэн боловч дараагийн хөдөлгөөн бол bearish хөдөлгөөн тийм хүчтэй байсангүй. Bullish хөдөлгөөний хамгийн доод цэг буюу 1567 гэсэн цэгийг бол сэтлээгүй. За түүний дараа бол candlestick маань 13 цагийн үед бол fake breakout хийгээд rejection candlestick үүсгээд ханш бол өргөжлүүлэн өсөж өмнөх resistance-ыг бол сэтэлсэн. Resistance үүсгэсэн байсан хэсгийг сэтлээд support-оор retest хийгээд ханш өссөн. За түүний дараа Лондонгийн цагаар бол 2 rejection candle-ыг бол үүсгэсэн байгаа гарч ийн bearish хөдөлгөөнтэй. За 2 цагийн time frame-ээр 2 цагийн time frame-ээр bullish хөдөлгөөн дуусчлаа. Bearish хөдөлгөөн орж ирэх чинь гэж rejection candle өгсөн. За түүний дараа ханш bearish хөдөлгөөний хүчтэй дээд цэгийг сэтэлж fake өгснөөр ханш доош унсан. За унаад 1577 цэг дээр бол support-ыг retest хийснээр мөн адил сүүдэр татаж rejection candlestick-ээр bearish хөдөлгөөнтэй бол хаагдсан. Тэгэхээр тухайн хоёр candlestick маань мөн адил bearish хөдөлгөөн хүчгүй байгааг бол илэрхийлж байна. За түүний дараа бол ханш ахин өссөн байгаа. За ахин өссөнөөр ханш бол ерөнхийдөө хамгийн дээд цэгийг тухайн 25-ны өдөр бол тогтоосон байгаа. 25-ны өдөр 24-ний өдөр бол ерөнхийдөө bullish хөдөлгөөн явсаар Нью-Йоркийн яг эд хөдөлгөөний үеэр Азийн цагаар бол ерөнхийдөө bearish хөдөлгөөн үүсээд resistance үүсгээд бол ханш бол унж эхэлсэн. За түүний дараа 25-ны өдөр Лондонгийн session нэгтгэхээс өмнө буцаж ирж 1596 гэсэн цэг дээр бол retest хийж хамгийн доод цэгийг бол үүсгэсэн байгааг харж байна. За нэг цагаар харах юм бол нэг цагийн candlestick-ээр харах юм бол тухайн үед бол 1 2 3 4 rejection candle бол үүсгэсэн байгааг харж байна. Rejection candlestick маань харах юм бол bullish хөдөлгөөнтэй rejection candlestick-ээр retest хийснээр ханш өссөн. За түүний дараа bearish хөдөлгөөнтэй rejection candle гарсан. За тийм ч хүчтэй байсангүй. За түүний дараа тухайн хэсгээр resistance үүссэн байх магадaltaй гэж ханш дэш өсөж bearish хөдөлгөөн орж ирж sellers орж ирсэн. Bullish хөдөлгөөнтэй rejection candle гараад ханш бол хүчтэй унсан. За мөн адил маш хүчтэй сүүдрийг татаж бол хаагдсан байгаа. Тэгэхээр ерөөдөө sellers хөдөлгөөн бол тухайн хэсгээр бол байхгүй гэж шууд утгаараа илэрхийлж тухайн хэсгээр support үүсгэснээр ханш өссөн. За түүний дараа бол тодорхой хугацааны дараа нэг өдрийн дараа ирээд support-оор бол тест хийсэн байгаа. За тухайн миний хийсэн арилжаа бол ерөнхийдөө энэ өсөлтөн дээр бол явагдсан. 26-ны өдрийн өсөлтөн дээр бол явагдсан. За 26-ны өсөлтөн дээр бол ерөнхийдөө за та бүгд яг одоо зүүн талын хэсэг дээр бол 2 цагийн time frame-аар бол харж байна. За 2 цагийн time frame-аар миний entry point хийсэн учир шалтгаан бол ерөнхийдөө би яг хийсэн. Тухайн хэсгээр 2 цагийн candlestick-ээр бол хүчтэй bearish хөдөлгөөн bearish fake movement хөдөлгөөнийг өгөөд support-ыг үүсгэснээр бол ханш өссөн. За 1 цагийн candlestick-ээр бол яг ингэж харагдаж байгаа. 4 rejection candle үүсгэж ханш бол өссөн. За түүний дараа ханшийн тухайн бидний яг нүдэн дээр харагдаж байгаа higher high цэгийг үүсгээд ханш бол resistance-ыг үүсгэснээр бол унаад за өмнөх үүссэн байсан support-ыг бол ахин тест хийсэн байгаа. За ахин тест хийж rejection candlestick-ээр бол үүсгээд low price-ыг 25-ны өдрийн хамгийн доод цэгийг бол үүсгэсэн. Ханш өссөн. За түүний дараа 25-ны өдөр бол ерөнхийдөө тийм хүчтэй хөдөлгөөнтэй бол байгаагүй. Ranging market байж агаад 26-ны өдөр бол Азийн цаг нэгдсэний дараа дахин ирж support-ыг бол тест хийсэн байгаа. Support-ыг дахин тест хийхдээ 2 цагийн candlestick-ээр бол 3 ширхэг rejection candle-ыг бол үзүүлсэн байгаа гарч нэг bullish хөдөлгөөнтэй байсан боловч ханш бол хүчтэй өсөөгөө. За түүний дараа bearish хөдөлгөөнтэй хаагдаж bearish хөдөлгөөн доошо support-ыг сэтлэх нөө гэсэн чинь дахин тийм хүчтэй хөдөлгөөн байгаагүй учраас ханш bullish хөдөлгөөнтэй rejection candle-ыг үүсгээд ханш бол өсөж гисэн. За тэгвэл тухайн үед бол нэг цагийн candlestick-ээр харах юм бол
Лондонгийн цагийн нээлтэн дээр Barry шүтлэгэнтэй rejection candle үсэж ханш бол доошо унах байсан боловч буулгын шүтлэгэн хүчтэй байсан үндсэн дээр ханш бол өссөн. За өсөж явсаар бол Нью-Йоркийн цагийн өмнө бол ханш хүчтэй буулгын шүтлэгэн бол үргэлжилсэн байгаа. За 15 минутаар би entry point-ыг харуулъя. За entry point маань ерөнхийдөө 1620 гэсэн цэг дээрээс бол хийгдсэн. За 1620 гэсэн цэг дээрээс хийгдсэн учир шалтгаан нь юу вэ гэхээр Лондонгийн цаг нэгдсэнээс хойш бол ерөнхийдөө ханш бол тодорхой хугацаанд бол өсөөд за яг Лондонгийн эд хөдөлгөөний үед бол тэмч хүчтэй буулгын шүтлэгэн бол байгаагүй. За Barry шүтлэгнийг бол ерөнхийдөө тодорхой хугацаанд өгөөд retest хийснээр бол буцаж өсөж эхэлсэн. За түүний дараа 19 цаг 45 минутын үед бол буулгын шүтлэгэнтэй rejection candle үүсгэсэн байгаа. За түүний дараа хүчтэй унах гэсэн боловч Barry шүтлэгэн маань тэмч хүчтэй байгаагүй үндсэн дээр за өмнөх яг Нью-Йоркийн өмнөх цагийн хаалт бол нээлт бол ерөнхийдөө тийм хүчтэй буулгын шүтлэгэн Barry шүтлэгэн бол байхгүй гэдэг бол илэрхийлсэн учраас би buy position-ыг бол нээсэн байгаа. Stop loss-ыг бол би 8 цагийн candlestick-ийн хамгийн доод price дээр бол тавьсан. За Нью-Йоркийн өмнөх хөдөлгөөн бол тийм буулгын шүтлэгэн бол маш хүчтэй байсан учраас ханш бол өссөн. За тэгэхээр Лондонгийн цагаар бол маш хүчтэй өсөлт явагдсан учраас би Нью-Йоркийн нээлтэн дээр ямар нэгэн байдлаар буцаж ханш бол унах магадaltaй гэж үзсэн учраас тэмч хол урт хугацааны арилжааг бол хийгээгүй. Тэгэхээр Лондонгийн цаг яг эд өрнөж байх явцад би Нью-Йоркийн цагийн нээлтэн дээр бол арилжаага хаасан байгаа. За яг зүүн талын зурган дээр бол баланс бол 3198 та байсан. За 1620 дээр бол entry point хийсэн. Stop loss маань бол 9% riskтэй. За profit маань бол 37% profitтэй. Risk reward нь бол 1/2 2-тэй бол байсан. За Лондонгийн яг эд хөдөлгөөний дараа би Нью-Йоркийн цаг дээр бол ерөнхийдөө арилжаага бол хаасан байгаа. 1527 гэсэн цаг дээр бол хаасан. За тэгэхээр яагаад би 1527 дээр хаасан бэ гэхээр би яг хүрэх цагийг бол 1636 гэж хааж байсан боловч Лондонгийн цагаар хүчтэй өсөлт явагдсан учраас ерөнхийдөө ханш бол ямар нэгэн байдлаар ханш доошо буцаж ирэх магадaltaй. За түүнээс гадна спритний зүр бол маш өндөр байсан учраас би stop loss break even тавьсан. За break even тавиад ханшны савлгаа бол миний stop loss-ыг тодорхой хэмжээнд бол зохих магадлал бол маш өндөр. Тийм учраас би хангалттай ашгаа хийцэн гэж үзсэн үндсэн дээр ерөнхийдөө арилжаага бол хаасан байгаа. Тэгэхээр ихэнх арилжаачд маань ерөнхийдөө өөрийнхөө ашиг дээр ерөнхийдөө тэмч сэтгэл ханамжийг бол өвдгүү. За би ашигтай арилжаа хийгээд эхэлсэн учраас миний арилжаа маань ашиг руугаа орцсон учраас би ерөнхийдөө хадгалнаа. Break even тавьсан. За тэгэхээр би дараагийн цэг хүртэл би юусан хадгалчих. Нэг өдрийн арилжаагаа би бол ерөнхийдөө хадгалчих гэдэг юм уу. Тиймэрхүү позишнуудыг хадгалах тийм сэтгэл зүйн шийдвэрүүдийг гаргадаг. За хөвчлэн арилжаачд stop loss-оо зохиулчаад за ханш бол тодорхой хэмжээнд бол ямар нэгэн байдлаар ханш бол үргэлж иргэдэг. За яг өнөөдрийн байдлаар яг одоогийн цаг үедээ нийцүүлэх юм бол spread-ийн тэлэлтээс үүдэлтэй бол stop loss-ыг зохих магадлал маш өндөр. Тийм учраас арилжаачид маань өөртөө сэтгэл ханамжийг бол бий болгодог. Би тухайн үед бол Нью-Йоркийн цагаар ямар нэгэн байдлаар ханш ирэх магадaltaй гэж үзсэн учраас арилжаага хаасан гэсэн. Тэгэхээр үнэхээр арилжаач нь 100% өөртөө итгэлтэй байгаа бол 100% миний таамагийн дагуу явна гэсэн үндсэлтэй бол арилжаагаа хадгалж болно. Тэрнээс биш за энэ арилжаа нэг ямар нэгэн байдлаар ханш ирэх магадaltaй байна да. За миний арилжаа тийм чухал явахгүй юм байна да. Яна миний stop loss-ыг зохичвол яах вэ? За stop loss-ыг зохичих юм бол би тэдэн долларын алдагт хүлээх юм байна. Гэх мэтлэнгээр харамссан тийм бодлуудыг өөртөө бий болгоод идэг. Тэгэхээр хэрвээ үнэхээр хангалттай ашгаа хийсэн гэж үзсэн бол арилжаагаа хааж болно. Эсвэл өөрийнхөө анализ эргэлцсэн бол ашигтайч байсан, алдагдaltaйч байсан ерөөдөө шууд арилжаагаа хаах шаардлагатай байдаг. Яагаад тэгэхээр ихэнх шинээр арилжаа хийж байгаа арилжаачд нэг тийм сэтгэл зүйн тийм сөрөг бодлуудыг бий болгоод идэг. Ямар бодлууд вэ гэхээр ханш бидний арилжаа ашигтай явж байгаад эргээд ханш буцаж эргээд stop loss алдагдaltaй зохих. За ашигтай явж байгаад break even тавьсан байхад маш бага ашигтайгаар stop loss-ын зохиж хаагдах ч юм уу. Тиймэрхүү үеүүдэд би ашигтай байхад нь арилжаа хаачихгүй явдаа. Би ашигтай байхад ийм долларын ашигтай байсан. Тэгэхээр би энэ долларыг магадгүй татаж аваад өөртөө зарцуулж болох байсан ч гэдэг юм уу. Тиймэрхүү тийм сөрөг бодлуудыг, харамслуудыг би өөртөө төрүүлээд идэг, бодлуудыг бий болгоод идэг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар
үнэхээр ашигч нь бий болцсон бол үнэхээр арилжаа чинь өөрөө чинь анализын дагуу явцсан бол ашиг авцур take profit тавьчаа тэрийг зохиуулахыг битгий хүлээ. Хангалттай ашиг хийсэн бол тэгэл болоо. Ерөөсө тэр чинь сэтгэл зүйтэй чинь хамааралтай, маш хамааралтай гэсэн. Арилжаачд ерөөсө $100-ыг тодорхой хэмжээнд алдаад $50 хүртэл алдлаа гэхэд ерөнхийдөө алдсан тэр $50 дээр фокус хийгддэг, анхаарлаа төвлөрүүлээд иддэг. Тэрнээс $50 чи ерөөсө алдсан чинь чухал биш. Хэрхэн алдсан чинь чухал. Яагаад алдсан? Магадгүй $100 чинь $150 хүртэл өссөн явж байгаад буцаж эргээд стоп лосс чинь зогцсон байж болно шүү дээ. Хэрхэн яг яаж алдснаа үргэлж ухаж ол. За түүний дараа үнэхээр ашигч нь хангалттай явцсан байгаа бол стоп лосс break even тавь. За анализында 100% итгэлтэй байгаа бол арилжаагаа хадгал. За эргэлцсэн тохиолдолд бол шууд хаа. Яа тэгэхээр эргэлцсэн л бол ерөөсөө чарта хараа суучдаг. Урт хугацаанд 2 3 4 цаг ингээд чарта хараа суучдаг. Тэнгүүд нөгөө сэтгэл зүйн тэр эмошн чинь амар тийм дарамттай болж эхэлдэг. Хүнд амар дарамт учруулж эхэлдэг. Тэнгүүд дараагийнхаа арилжааг хийх арилжаа чинь эсрэгээрээ улам муу болж эхэлж байдаг. Үр дүн нь улам муу болж эхэлж байдаг. Хөвчлийн ийм ашигтай явж байх үед арилжаачид арилжаагаа хадгалъя. За яг одоо магадгүй дахиад entry point хийчихэж гэдэг юм уу. Тиймэрхүү тийм буруу шийдвэрүүдийг гаргаад байдаг. Тэр маань өөрөө эргээд арилжаачид маш сөрөг үр дагавруудыг бий болгоод байдаг. Учираас ерөнхийдөө би дахин хэлээд байгаа тийм учиртай шүү. Үнэхээр 100% итгэлтэй л байвал арилжаагаа хадгалж болно. Ерөөсөө өөрийнхөө сэтгэл зүй тийм бодлыг суулгачих хэрэгтэй. За энэ арилжаа 100% үү? Би үнэхээр өөртөө 100% итгэлтэй байна. За 100% итгэлтэй байвал би лотоныг арай жоохон нэмчихье гэдэг ч юм уу. За эсвэл би 50% магадaltaй байна. За энэ нэг эргээд явчих магадaltaй байж магадгүй. Нэг алдагт хүлээчүүл яана гэсэн тийм эргэлзээ төрж байгаа юм бол риск арай жоохон бууруулад үз. Өөрийнхөө лотны хэмжээ ч гэсэн арай бага болгоод эхэлнэ. Түүний дараа өөрөөгөө анзаараад эхэлнэ. Би яг ямар эмошн гаргаж байна, ямар реакц өгч байна. Миний сэтгэл санаа яг ямар байна тухай үед те. Тэр бүгдийг анзаарах нь чухал. За би бас яг өмнө хэлсэн арилжааны тэмдэглэлийг хөтөл би яг тухайн үед яг ямар сэтгэл зүйг өөртөө бий болгож ирсэн, ямар шийдвэрийг гаргах ч юм, яг ямар үндсэлтэй гаргах ч юм. Үргэлж алдаан дээрээсээ суралцах хэрэгтэй. Тэгэхээр амжилттай арилжааны чинь гол нууц нь хэдий 100% ажилдаг арга барилыг туршаад олцсон ч гэсэндээ өөрөө чинь сэтгэл зүйс улбаатай шийдвэрүүд чинь үнэхээр буруу бол тэр 1100% ажилдаг арга барил чинь бидэнд ямар ч ашиг өгөхгүй. Нэг удаагийн ашиг хийж болно. Нэг удаагийн ашиг хийсэн бол үргэлж ашиг хийнэ гэсэн үг биш. Алдагдал үргэлж байдаг. Ашиг хийж байгаа газар үргэлж алдагдал байдаг. Алдагдал байгаа газар үргэлж ашиг байдаг. Тэгэхээр алдагдал чинь чухал биш, ашиг хийж байгаа чинь чухал биш. Хамгийн гол нь тухайн ханшин дээр хэрхэн реакц өгч ин, хэрхэн процессыг бий болгож ин, хэрхэн хандлах чинь яг ямар вэ? Тэр бүгдс чинь л ерөнхийдөө шалтгаална гэсэн. Тэгэхээр миний ашигтай арилжаа ерөнхийдөө ийм байна. 9% эрсдлийг бий болгосон. За 37% ашиг бол хийлээ. Тэгэхээр өмнөх Winwest-ийн 3 дахь дугаар дээр би алтны ханшин уналтын тухай ярьсан бол энэ удаад би алтны ханшин дээр ерөнхийдөө тухайн үед хийсэн анализын хадгаа ашигтай арилжаа хийсэн байгаа. За тэгвэл бүгдээрээ алдагдaltaй арилжаар орцгоё. Winwest-ийн 3 дахь дугаар дээр би pound dollar харьцаан дээр ашиг хийсэн бол энэ удаад би pound dollar харьцаа дээр ерөнхийдөө алдагдал хүлээсэн байгаа. За алдагдлын тухайд бол ерөнхийдөө 2027 оны өдөр бол Лондонгийн цагаар бол хийсэн арилжаа байгаа. За pound dollar дээр 3 дахь би Winwest-ийн 3 дахь дугаар дээр хамгийн доод үнийг бол түүхэнд хамгийн доод үнийг бол тогтоосон гэж бол хэлсэн. Тэгэхээр түүхэнд хамгийн доод үн бол 1.14 дээр бол pound dollar-ын хувьд бол тогтсон. За monthly candle бүгдээрээ харах юм бол ерөнхийдөө bearish candle маш хүчтэй доош унаад. За одоогийн байдлаар бол буцаа сүүдэр бол татсан байгааг харж байна. За буцаа сүүдэр татахдаа 1.24 хүртэл бол татсан байна. За monthly candle-ийн хувьд бол маш хүчтэй 3 сарын хугацаанд бол bearish хөдөлгөөнтэй бол байлаа. Тэгэхээр monthly candle 2 өдрийн дараа хаагдах учраас гээд monthly candle-ийн яг хаана ял хэсгээр support үсгээд аль хэсгээс ингээд сүүдэр үсгээд хүчтэй rejection өгч байна вэ гэдгийг харах юм бол яг энэ чинээс 1.18-аас 1.22-ийн хооронд бол маш хүчтэй support zone байгааг бол харж байна. За хүчтэй support zone байна гэдэг маань ерөнхийдөө monthly candle маань хүчтэйгээр support-ыг тест хийгээд rejection бол өгсөн байна. Тэгэхээр эх сарын эхний хөдөлгөөнүүд бол ерөнхийдөө support-ыг бол retest хийх маягтай байх хөдөлгөөнтэй байна. Хэрвээ энэ хэвээрээ шичэндээ 1.24-өөс 1.25-ийн хооронд бол хаагдсан бол
эх сард бол дэшээ өсөх хандлага бол булlish хөдөлгөөн бол орж ирэх хандлага бол харагдаж байна. За weekly candlestick-ээр харах юм бол за мөн адил өмнөх 2-7 хоногийн хугацаанд бол унсан бол энэ 7 хоногийн хугацаанд бол маш хүчтэй бол булlish хөдөлгөөнтэй бол байлаа. Тэгэхээр COVID-19 гарснаас их принтад гарснаас хойш ерөнхийдөө уналт бол үргэлжилснээр энэ 7 хоногийн хугацаанд бол уналт бол дуусан эргэж буцаж бол уналтыг нөхсөн байдлаар бол орж ирж байна. За daily candlestick-ээр харах юм бол за мөн адил энэ 7 хоногийн хугацаанд бол маш хүчтэй булlish хөдөлгөөнтэй бол 7 хоног байлаа. Тэгэхээр 7 хоногийн хувьд бол ерөнхийдөө 1.19-с 1.21-ийн хоорондын хэсгээр бол support дээр rejection retest хийхээр бол доошоо унах магадлал бол өндөр байна. Учир нь яг одоогийн байгаа хэсэг бол хүчтэй resistance байх магадлал бол маш өндөр байна. За daily candlestick хувьд бол маш хүчтэй bullish бол явж байна. За 4 цагийн хувьд бол за мөн адил маш хүчтэйгээр bullish хөдөлгөөн явсаар өмнөх resistance дээр бол ирээд ханш бол яг бол зогсож хаагдсан байна. Тэгэхээр хэрвээ эрхлэн хавтал тухайн хэсгийг бол сэтлэх юм бол тухайн хэсэг гэдэг маань 1.25-аас 1.24-өөс 1.25 хэсгийг бол сэтлэх юм бол ерөнхийдөө ханш бол өргөжлүүлэн дэшээ өсөх хөдөлгөөн бол орж ирэх нэ. За мэдээж өсөхтэй бол тодорхой хэмжээнд бол retest хийх учиртай. Retest rejection candle гэж bullish хөдөлгөөн баталгаачлснаар бол ханш бол өргөжлүүлэн бол дэшээ өсөн. Гэхдээ ханшийн өсөлт бол тийм ч бол хурдан бол явагдахгүй. За мэдээж тийм ч бол хурдан бол явагдахгүй. За нийс арилж бол ерөнхийдөө 3 дугаар сарын 27-ны өдөр Лондонгийн цагаар явагдсан. За тэгэхээр бүгдээр 15 минутаар миний entry хийсэн point-ийг харцгаая. За тухайн үед бол ерөнхийдөө за өмнөх өдөр бол маш хүчтэй өсөлт бол явагдсан. 26-ны өдөр бол маш хүчтэй өсөлт явагдаад Нью-Йоркийн хөдөлгөөний яг эд дунд үед бол ерөнхийдөө тодорхой хэмжээнд resistance дээр зогсолт бол хийсэн. За түүний дээр 27-ны өглөөний Азийн цаг бол нэгдснээр бол ханш бол дэшээ resistance-ийг сэтэлж Лондонгийн цагаар бол retest хийснээр бол ханш бол өссөн. За тэгэхээр би тухайд Азийн цагаар бол ерөнхийдөө resistance rejection өгөөд Лондонгоор retest өгөөд ханш бол доош унах тамгийг бол дэвшүүлсэн боловч яг 27-ны оройн тэг цагт үүссэн rejection candle-аас үүдэлтэй энэ ч нэг жижигхэн trend line-ыг би татсан байна. За тэгэхээр энэ ч бол эхний нэгт хүрэлт, хоёрт хүрэлт, гуравт хүрэлтэн дээр ерөнхийдөө rejection candle гэснээр бол ханш бол унсан. За тэгэхээр entry point-ийн хувьд бол 1.21822 хэсэг дээр бол байсан. Лондонгийн эхний цагийн candlestick маань өөрөө bullish rejection candle хаагдсан. Тэгэхээр дараагийн candlestick bullish rejection candle-ийн dot price-ийг сэтлэн bearish хөдөлгөөн орж ирсэн учраас би sell position-ыг нээгээд stop loss-ыг бол тухайн bearish candle-ийн дээд price-ийн дээхэн талд тавиад take profit-ыг бол dot support хүртэл тавьсан байгаа. За support хүртэл тавихад бол ерөөдөө тодорхой хэмжээнд ашиг орж ирсэн боловч тухайн 1630 минутын candlestick-ийг харж байгаа. 1630 минутын candlestick маань bullish хөдөлгөөнтэй rejection candle гараад за түүний дараа маш хүчтэйгээр доош унсан боловч trend line дээр fake breakout өгөөд ханш бол эргэн буцаж өсөж stop loss-ыг бол зөксөн байгаа. За түүний дараа бол ханш бол маш хүчтэйгээр өсөж 1.24 хүртэл bullish хөдөлгөөн бол өргөжлүүлэн Лондонгийн эд хөдөлгөөнөөр мөн Нью-Йоркийн нээлтээр бол bullish хөдөлгөөнтэй бол орж ирснээр ханш бол 1.24 хүртэл өссөн байгаа. Тэгэхээр 7 хоногийн хувьд бол тодорхой хэмжээнд бас доош болох хөдөлгөөн бол тодорхой хэмжээнд бол орох бах. Тэгэхээр 7 хоногийн за 2 дахь болон 3 дахь өдрөөс эхлээд за ханшиг бол дэш өсөх position buy position-ыг бол нээж боломжтой. За түүний дараа бол би яг 1-р 3 дугаар сарын 27-ны өдөр бол 520 элемент shipping шүүдтэй бол анализыг өгч ирсэн. За Лондонгийн үед бол ерөнхийдөө ханш бол хэрвээ тухайн trend line-ыг бас сэтлэх юм бол ханш бол доошоо унаад энэ 27-ны өдөр шөнө би болсон support-ыг retest хийсэн ханш бол доошоо унаад эргэлэн дэш өсөх таамагийг дэвшүүлсэн боловч trend line дээр маш хүчтэй bullish хөдөлгөөн бол орж ирснээр ханш бол өсөж 1.24 хүртэл бол 1.24-ийн 67 хүртэл хүрсэн. За түүний дараа бол 5 дахь өдрийн шөнө бол ерөнхийдөө Азийн цаг дуусахаас өмнө бол ханш бол bearish хөдөлгөөнт бол 15 минутаар хаагдсан байна. За нэг цагаар харах юм бол мөн адил bearish хөдөлгөөнт бол хаагдсан. Тэгэхээр нэг өдрийн үед бол тухайн resistance дээр бол тодорхой хэмжээнд хөдөлгөөнтэй байж байгаа. Ranging хөдөлгөөнтэй байж байгаад бол 2 өдрөөс бол хөдөлгөөн авах таамаг бол дэвшүүлж байна. Тэгэхээр арилжаачид маань ихэвчлэн алдаан дээрээ яг хэдэн доллар алдсан дээрээ биш
Яг ямар учраас алдсан дээрээ би фокуслаасаа гэж хүсэж байна. Яг яагаад алдчих вэ? Ямар учраас шалтгаантай байсан? Алдаантайгаа үргэлж нүүр тулах хэрэгтэй. Хэрвээ алдаагаа хүлээн зөвшөөрөөд алдаагаа олцсон бол дараагийн удаад давтахгүй байх тэр арга хэмжээг бас авах нь чухал шүү гэдгийг бас зөвлөмөр байна. Амжилттай арилжааны нууцыг мэдэж авсан бах тэр бол мэдээж сэтгэл зүй. Тэгэхээр та бүгд арилжаа хийж байх явцдаа яг ямар төлөвлөгөө баримтлах вэ? Үнэхээр төлөвлөгөөгөө баримталж гин үү? Эсвэл алдагдал хүлээхдээ яг ямар зүйлийг мэдэрч гин? Би яг яагаад алдчих вэ? Юунаас болж алдав? Үнэхээр би алдсан мөнгөө нөхөх гээд арилжаа хийчих үү? Эсвэл би хитрхи яарсандаа арилжаа хийчих үү? Тэр бүгдийг үргэлж нухацтай бодож, үргэлж тэмдэглэл хөтлөж байгаарай. Өөрийгөө үргэлж анзаар. Хүний хамгийн том дайсан бол арилжаач хүний хамгийн том дайсан та нар маркет мейкерүүд гэж бодож байна уу? Эсвэл зөвхөн Дональд Трамп бидний дайсан уу? Үгүй, яг үндэ бидний дайсан бол бид нар өөрсдөө. Бидний доторх хүн. Бидний доторх хүн гэдэг маань бидний сэтгэл зүгээс улбаатай гарч байгаа тэр шийдвэрүүд болон сэтгэл хөдлөлүүд тархин дотроос гарч байгаа бодлууд. Тэгэхээр бидний хамгийн том дайсан бол бидний доторх хүн. Тэгэхээр хин нэгнээс бурууга хайх биш. Маркетаас бурууга хайх биш. Үргэлж өөрөөсөө буруугаараа хайгаарай. Үргэлж өөрөөсөө бурууга хайгаарай. Тэгэхээр үргэлж алдаагаа хүлээн зөвшөөр. Үргэлж алдаатайгаа нүүр тул. Алдаан дээрээсээ хүн суралцж дараагийнхаа шийдвэрүүдийг гаргаж эхэлнэ. Мэдээж хүн нэг алдсан алдаагаа дахин давтахыг хүсэхгүй. Тийм учраас арилжаа хийхдээ ч гэсэнтэй мөн адил би яг яагаад алдчих вэ? Юунаас болж алдав? Ямар учир шалтгаан байв? Тухайн үед би яг ямар сэтгэл зүйтэй байв? Миний шийдвэр яг ямар нөлөө үзүүлв? Үнэхээр миний оруулсан арилжааны эсрэг явцсан бол яг ямар учир шалтгаантай эсрэг явчих. Тэгвэл ийм учир шалтгаантай явцсан бол дараа нь би тэгэхээр энэ алдаагаа давтаж болохгүй маань би хүлээц таандах хэрэгтэй байна гэх мэтчлэнгээр. Амжилттай арилжааны нууц ердөө 1-р Сахилга бат, 2-р Сахилга баттай холбоотой таны төлөвлөгөө баримталж байгаа үгүй эсэх. За түүний дараа алдагдлаа нүүр тулж алдагдлаа хүлээн зөвшөөрч байх явдал. Мөнгөн дүн бол ерөөсөө чухал биш. Таны дансанд байгаа хэдэн доллар байна тэр бол ердөө чухал биш. Та тэр дансанд байгаа мөнгийг хэр их хугацаатай, хэр их хэмжээтэй өсгөх нь бас чухал биш. Ердөө энэ бол урт хугацааны процессын донд бий болдог зүйл. Тэгэхээр та арилжааныхаа дансыг 1 сарын дотор тэд болгоно гэсэн зорилго бол ерөөсөө тавьчихлахгүй. Хамгийн гол нь би яг энэ зүйлийг хэрхэн зөв хийх ёстой юм бэ? Яавал зөв болох юм бэ? Би яг ямар шийдвэрийг гаргаж иж, ямар сэтгэл зүйг баримталж иж, ямар сэтгэл зүйг гаргаж иж, ямар шийдвэрийг гаргаж иж энэ бүгд зөв болох юм бэ? Тэр бүхний хойноос л явах хэрэгтэй. Энэ бүгд нууцыг мэдэж авсны дараа өөрийгөө нээж онсны дараа та амжилттай арилжаач босон гэж ойлгож болно өөрийгөө. Тэрнээс биш 100% ажлыг индикаторыг олжоод тэрэн дээр нэг удаагийн ашиг хийчихэд тэр чинь ердөө амжилттай арилжаа биш. Эсвэл 100% ажилдаг 100% туршигдаж батлагдсан арга барилыг бий болгочоод нэг удаагийн эсвэл 2 удаагийн ашиг хийчихэд тэр өөрө бахархах шаардлага байхгүй. Тэр бол ердөө 1 болон 2 удаагийн л зүйл. Та 3 дахь дээр алдаж магадгүй, 4 дахь дээр алдаж магадгүй. Ашиг хийж байгаа газар үргэлж алдагдал байдаг. Алдагдал байгаа газар үргэлж ашиг байдаг. Тэгэхээр энэ хоёр зүйлийг тэнцвүүлж иж, энэ хоёр зүйлийг удирдах байж, энэ хоёр зүйл дээр суралцаж байж дараагийн амжилт бий болно. Урт хугацааны процессын донд бий болно. Тэрнээс биш нэг удаагийн ашиг хийчээ. Тэрэндээ маш их реакц өгөөд, тэрэндээ хөөрөөд, сэтгэл хөөрөөд, дараагийнхаа арилжааг улам томоор ороод, эсвэл дараагийнхаа мөрөөдлийг улам том болгоод, тийм зүйл ерөөсөө байж болохгүй. Ашиг хийн, мөн алдагдал хүлээн. Тийм учраас өөрийгөө болон доторх хүнээ таньж мэд. Түүнээс улбаатай гаргаж байгаа шийдвэрүүдийг өөрөө удирдах сур. Доторх хүн чинь биш. Та өөрийнхөө төлөвлөгөөний дагуу, өөрийнхөө Сахилга батын дагуу тэр шийдвэрүүдийг гаргах ёстой. Тэгэхээр манай 527 mentorship хөтөлбөрийн эхсэлт эхэлсэн байгаа учраас та мэдээллийг Mindwell-ийн Facebook хуудаснаас мөн Mindwell-ийн вебсайтаас аваарай. Тэгэд Win-West Loss-ын 4 дахь дугаар дуусч байна. Дараагийнхаа дугаараар бүгдээрээ уулзцгаая. Амжилт хүсье. Баяр таа.